Даралтаар боловсруулах төхөөрөмж. Агуулга. Даралтаар боловсруулах төхөөрөмж гэж юу вэ? Яагаад хүнсний үйлдвэрт хэрэглэдэг вэ? Даралтаар боловсруулах төхөөрөмжүүд ба тэдгээрийн онцлог, хэрхэн ажиллаж эцэст нь ямар бүтээгдэхүүн үүсгэдэг вэ? Даралтаар боловсруулах процесс гэж юу вэ? Хүнсийг битүү сав, танк, автоклав зэрэг хаалттай даралдаг төхөөрөмж дотор хийж, даралт температур уурын нэгтгэрлээр болгосноор хүнсний бүтцийг өөрчилж, боловсрох хугацааг буянсгаж, эсэлтэлтийн алдагдлыг багасгаж, микроб устгах зорилготой процесс юм. Даралтаар боловсруулах арга нь хүнсний үйлдвэрт нэлээд түгээмэл хэрэглэдэг механик процессын нэг бөгөөд тусгай төхөөрөмж гадны механик хүчний үйлчлэлээр явагдах ба уг төхөөрөмжийг шахуур, пресс гэж нэрлэнэ. Яагаад хүнсний үйлдвэрт хэрэглэдэг вэ? Хүнсний үйлдвэрт даралтаар боловсруулах процессыг ашигладаг нь түүх үедээс шүүс, тос зэрэг шингэнийг өндөр гарцтайгаар ялгаж авах, бүтээгдэхүүний амт үнэр, өнгө зэрэг чанарын үзүүлэлтийг сайжруулах, микробиологийн аюулгүй байдлыг хангаж, хадгалалтын хугацааг уртасгах, мах, цардуул зэрэг түүхийн эдийн бүтэц технологийн шинж чанарыг өөрчлөх, үйлдвэрлэлийн ажиллагааг автоматжуулж, бүтээмжийг нэмэгдүүлэх, хаягдлыг багасган эдийн засгийн үр өгөөжийг өсгөх зэрэг олон давуу талтай юм. Мөн даралтын боловсруулалт нь химийн уусгаж хэрэглэхгүйгээр бүтээгдэхүүн гаргах боломжтой тул эрүүл ахуйн хувьд илүү аюулгүй технологи гэж үздэг. Шингэний ялгаралт гэж юу вэ? Шингэний ялгаралт гэдэг нь хатуу бүтэцтэй түүхийн эдээс дотор агуулгадаг шингэнийг даралтын хүчээр гарган авах процесс юм. Процессын жишээ нь жимс ногооноос шүүс гаргах, үр самраас сургуулийн тос шахах, дарсны үйлдвэрлэлд дарсны шүүс ялгах, зутан, фригээс усгүй эсгийг ялгах, сүү боловсруулахад бяцлагны шар сүү шахах зэрэг орно. Паузелийн тэгштгэл. Шахалтын үед материал улам бүр нэгтарч, шингэний хөдөлгөөн нь хувьсах хөндлөн огтолтой ялхсан суугаар шахагдан гардаг шүүх процесстэй төстэй болдгоос шахагдаж байгаа шингэний хэмжээг паузелийн тэгшгэлээр тодорхойлно. Бингамын тэгштгэл. Налархай материал буюу гоймонд талах чихрийг үйлдвэрлэхэд гурилан бүтээгдэхүүнийг даралтаар хэлбэржүүлж хэвлэхэд ашигладаг. Зураг нь тодорхой хязгаарт харимхай хэв гажилтанд байгаа хязгаарын хүчлэлээс цааш эргэлт буцалтгүй хэв гажилтанд орж өтгөн шингэн мэт урсна. Налархай өтгөн мэтийн урсгалд Ньютоны хууль захирагдахгүй учраас Бингамын тэгшгэлээр хэв гажилтыг тодорхойлно. Даралтаар боловсруулах төхөөрөмжийн төрөл. Шингэнийг шахаж ялгах машин, шурган шахуур машин, гоймон хэвлэх шурган шахах машин, өнхрүүлж хэвлэх машин, хэвлэх роторт машин, электруулан хэлбэржүүлэх машин, цутгах аргаар үрэл үүсгэх машин. Шингэнийг шахаж ялгах машин. Шингэнийг шахаж ялгах шахуур нь ургамлын тос болон бяцлагны шингийн эсгийг гаргахад ашигладаг төхөөрөмж юм. Энэ машин нь ажлын цилиндр, бүлүүр, хөдөлгөөнд ба хөдөлгөөнгүй шахах хавдангаас бүрддэг. Тусгай саванд маасыг хийж хөдөлгөөнд хавтан дээр байрлуулсны дараа ажлын цилиндрт даралт үүсгэнэ. Үүссэн даралт нь хөдөлгөөнд хавтанг урагш шахаж маасыг хөдөлгөөнгүй хавтанд төрөн дарснаар шингэн ялгарч цороор гадагш урсдаг. Шахуургын нэг ажлын цикл нь 20-25 минут үргэлжилдэг. Шурган шахуур машин. Шурган шахуур машин нь хүнсний үйлдвэрт ургамлын тос, улаан лолын шүүс зэрэг шингэн ялгах процессд ашиглагддаг. Энэхүү машин нь нүхтэй цилиндр их бий болон хувьсах алхамтай шурганаас бүрддэг. Шураг эргэх үед түүхэн эдэн шахуургын хантай үрэлтэн нэгтарч эзлэгүүнд багаснаар шүүс ялгарч торон нүхэр гардаг. Харин хатуу үлдэгдэл шахагдсан нь гаргалтын хэсэгт байрлах конусын хаалтын үүсгэсэн цагираг завсраар шахагдан гарна. Шурган шахуургын ердөө үзүүлэлтэнд нь эргэлтийн хурд буюу 50-20 удаа эргэх, даралт нь ойролцоогоор 4-16 зэрэг паскал байна. Гоймон хэвлэх шурган шахуур. Шураг эргэлтээр шахалтын даралт үүсгэнэ. Даралт ихсэхэд зуурмаг нэгтарч уян атан болж хэвээр шахагдахдаа хэлбэрээ авдаг. Хөндий гоймон болон эвэрхэн, ороомог, тууцан, савхан хэлбэртэй гоймог хэвлэнэ. Машин нь зуурмаг зуурагч, хөөгч шураг, шахах толгой, хэв зэргээс бүрдэнэ. Өнхрүүлж хэвлэх машин. Хоёр тууцан зөөгч өөр өөр хурдтай эргэх үед материал бага зэрэг наашаагаа татаж гусаж, өнхөрч бөөрийнхээ хэлбэр нь илүү сайн бүрэлддэг. Энэ нь нохохгүйгээр дугуй хэлбэрийн гадаргуутай бүтээгдэхүүн гаргах боломж олгодог. Жишээ нь жижиг талах, загсан талах, бөөрийн хэлбэртэй жигнэмэг хэлбэр шаарддаггүй зорон утаа бүтээгдэхүүнүүд ашиглагддаг. Хэвлэх роторт машин. Машинд хэвтэй цилиндр ротор байрладаг. Энэ цилиндрийн гадаргуу дээр бүтээгдэхүүний хээлэн хэвнөөс хийсэн байдаг. Зорон үгийг ротор цилиндрийн дээр тасралтгүй нийлүүлнэ.
Цилиндр ирэх үед зуурмаг хэвнүүдийн хонхой дарж шагдан орно. Илүүдэл зурмаг нь ирмэг дээрх хутга маягийн ирээр хусагдана. Эргэлээ цилиндрийн доод хэсгээр ирэх үед хэвнэдэг бүтээгдэхүүн салж туузан дамжуулагч руу унаж гарна. Жигнэмэг крекер, амттан, чихэр, зориултын жижиг хэлбэртэй бүтээгдэхүүн хэвлэхэд ашиглагддаг. Нэгтруулан хэлбэржүүлэх машин. Бэлтгэсэн нунтаг, шахиглаг материал машинд орно. Материал хоёр өнхөрдөг шахуур хүрд эсвэл хэвний хоёр плит хооронд орж, өндөр даралтаар нэгтэрч, нүх сүв нь хаагдаж, хатуу блок хэлбэр үүснэ. Нэгтэрсэн материал дараа нь хэвэнж хаагдаж, тогтсон хэлбэртэй болно. Жижиг үрэл таблет маягийн хэлбэрч гаргаж болно. Бэлэн босон эсийг гадааш гаргаж, хөргөж, хатаадаг. Цутгах аргаар үрэл үүсгэх машин. Материал эхлээ шингэн эсвэл зутан хэлбэрт бэлтгэгдэнэ. Машины цорго, хэмжигч төхөөрөмжөөр шингэнийг тогтмол бага тусаан, хэв, тосон маа эсвэл хөргөх туузан дээр унгаана. Дусал унах үед хөрч, өөрийнхөө хэлбэртэй болж үргэлжлүүлээд хатаж үрэл болно. Хөргөлт тус мууц, туузан дамжуулагчаар дамжин шилжиж, ангилагдаж савлагдана. Дүгнэлт. Даралтаар боловсруулах төхөөрөмжүүд нь хүнсний түүхий эдийг шахах, нэгтруулан хэлбэржүүлэх, шингэн ялгах зэрэг үндсэн үйлдэлүүдийг хурдан, жиг, чанартай хийх боломж олгодог. Эдгээр төхөөрөмжүүдийг ашигласнаар бүтээгдэхүүний хэлбэр хэмжээ стандартчлагдаж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж, түүхий эдийн ашиглалт сайжирдаг. Иймээс даралтай боловсруулалт нь хүнсний үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай найдвартай технологийн нэг юм.